26 оны 2 дугаар сарын 6 бараа танилцуулга номер 21 туусан болон шинээр ирж байгаа бараануудыг товч танилцуулаад явъя. Эндээс манайхаас нөгөө энгийн кейборд энэ харагдаж байна. Манай дээр зарагдсан хамгийн хямдхан кейборд үнэ 35. За цаашлаад Hikate-ийн дууссан байсан заагвар ирсэн. Энэ өөрөө G5 Max гэдэг заагвар. Энэний холболт төгс. Өөр дээрээ харж байгаа хэрэг. USB A-гаараа донгол явуулж байна. А дээрээс нэмэлт C донголтой. За давхар Bluetooth холболт. Тэр нь өөрөө бүр 6.0 вершнтэй гэсэн үг. LHDC гэдэг сертификаттай. За THX HyRX гэл одоо байж болох бүхэл сертификат үзүүлэлтүүдийг өөр дээр шингээсэн. Тэгсэн ингээ ажиллах цагийг харахаар бүр 305 2.4-оор 227 цаг маг гэдэг. Энэ мэдээж нөгөө холболт болон хэрэглэн зам харж байгаа бах. Ийм 3 өнгө гэдэг. Манай дээр өнгөөс нэрсэн байна. За тэгээ тус брендийн шинээр гаргасан маус GM3 Pro. Энэ Hikate гэдэг брендийн ер нь бол ребрэнд хийгээд хэрэгслүүд айгу гоё болсон байлээ. 26000 DPI-тай. Энэ өөрийн загвар нэг юм транспарант маягийн юм байна лээ. Энэ нөхрийг дараа нь задлж үзнэ. Тэгээ бас нэг хямдхан биш. Энийг маус пад нь чөвчний тогтоогч байна. Нэг юм байгаа, энийг дараа нь ярина. Энийг Scorpion 2 маань дахиад нөөцөнд нэлээ их ирсэн. Энэ нөгөө Gaming-ийн шинээр гаргасан шин төхөөрөмжтэй зуг гаргасан нэг юм кейборд. Бүх юм л нэг оранж маяг. Тэг миний зүгээс яг энэ зурган дээр хэр нэг төхөр гоё идэг юм дөө. Гэтэл ерөнхий зарчим бол энгийн байдаг. Энгийн гэнэ ижлэхэн байдаг. Энэ нөгөө мембран кейборд шүү. Энгийн механик биш. Бүр дээр үн тэгсээр нэ даралтын хувьд бол чимээг байдаг. Тэгээ хүн боломж. Тэг үйлдвэрлэлийн систем харгалзахгүй. Компьютер дээр залгаад дотоод өгдөг хүмүүс ч гэсэн ийм кейборд ашиглаж болдог. Ийш бичээс ингээд энэ нөгөө HDMI хувиргагч өмнө нэг бичлэг явуулсан шүү дээ. Дэлгэц рүү залгахаар, capture card-аар дамжуулахаар гэд энэ нь болохоор юг өндөрсгөж дамжуулах чадамжийг өндөр болгох юм билээ. Герцийг одоо энэ харагдж байгаа тий 2K 1080-тай 120-с 144 Гц энэ аутаараа. Тэгэхээр нэг ёсондоо зүгээр HDMI-аар залгаад 60 Гц буюу 60 FPS гарч яхад энэ нөхрийг залгангуут 120 Гц-с 144 Гц-ийн хооронд сонголтоор юм байна. Алин дээр нь залгахаас энэ гэхдээ манайх зарахгүй туркус руу захиалга орчихсон. За энийгээр нэг ойрд үзэгдэж харагдаагүй зүйл 5 ширхэг ирсэн. Одоо баг нэг нь дөнгөж задарсан даруйда шууд хүргэлтэнд гарахаар боогдож байна. Бэлгэн шүү. Энд бас нэг шинэ бараа туушгаар авчирсан. Яг энэ нөхрийн нэршлиг бас хэлэхэд хэцүү. Switch. Ер нь бол switch л гэж явах юм байл л дээ. Энийн нэр нь юу гэсэн бэ? Ямар бэрий гэсэн байлаа да. Өнгө нь их гоё юм байна. Өнгөнөөс гадна энэ нөхөр дээр даралтын чимээ. Одоо бидний хувьд энэ EOS дээр цагаан switchтэй дээр даралтын чимээг байгаад байдаг шүү дээ. Энэ бол тэрний хажууд 2-3 дахин илүү чимээ гарахгүй гэдэг. Тэгэхээр энийг би өөрөө туршиж үзье. 100 ширхэг ирсэн. Нэг кейборд нэг 30-аад орчих байх шүү. За тэгээд нөгөө нэг энэ сүүлийн механик кейбордн дээр шүү. Магнетик кейборд бол нөгөө бичлэгэн дээр тайлбарлаж байсанчлаа болохгүй. Механик дээрээс нь шууд суглаад гаргаад ирдэг switchтэй загвар дээр одоо Red Dragon байж болж байна. EOS байж болж байна. Эднэр болонгол хойно гагнастай загварууд болчтой шүү. Тэрэн дээр нэгийг би custom маягаар бүгдийг нь солиод дугарлалтын ялгааг дараа нь бичлэгээр үзүүлнэ. Энэ ч бас нэлээд үнэтэй ирсэн. Кейбордн дээр ивэл нэлээ өртөг шингэх баг. Дараагаар нь Piva-гийн шинээр гаргасан 25 оны сүүлээр гарсан P3 гэх загвар 25 ваттын хөрөх чадамжтай RGB. За тэгээд энийг дараа нь задлж үзэж байж л тайлбарлая та. Энд нөгөө Soundcore маань дахин ирсэн VR-PR бас л яг дуусч ирсэн, нөөцгүй болж ирсэн чинь амжаад ирлээ. Одоо нэг хэсэг бараас ирэхгүй баха. Тийм болохоор юм ховрын олддгүй зүйлсийг байга дээр нь авцсан.
Амар хэд шүү. Түрүүн хэдүүлэнгийн скипсэн бүтээгдэхүүн бол галзуу хэд байгаа. Нилээд хүмүүс надаас асуусан гадаад имчилгүүдээс харсан юм уу яас тий. Энэ бол Genving брендийн AIM-Zenix буюу AX 360 гэх iOS дээр зориулсан шинээр гаргаж байгаа холбогч байна. Ойрын хугацаанд ер нь бол ийм шинэ холбогч гараагүй. Амны хувьд бол авчирсандаа бас таатай байгаа. Гэхдээ одоогоор зарах болоогүй. Яагаад гэвэл би өөрөө үүнийг бүрэн туршина. Яг зарж болох бүтээгдэхүүн мөн үгүй юу? Шаардлага хангаж гинөө, тоглож болж гинөө те. Өмнөх линза дөрвөөс ер нь юугаараа илүү яад ийдیں۔ Одоо олзуургаад байгаа зүйл нь ерөөсөө үүлний систем харгалзахгүй гэдэг. Тэрэндээ их утга учир байгаа тань. Тэгээд тохиргоо янз бүрийн авъя барь. Яг зарахын үед үнэхээр өөрөө тохиргоогоо хийгээд чадна гэвэл аваа явж болно шүү. За удахгүй гоё бичлэгүүдээр уулзцгаая.